Хоол зөөж тоогоолч нартаа одоо бяцхан зөвлөгөө өгье. За хоолны кил калорийг өөрчлөё гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Хоолны кил калорийг бол хоёр янзаар өөрчилж болно. За эхнийх нь бол экис хоол үйлдвэрлэл буюу татцсан байгаа энэ бэлэн бүтээгдэхүүн дээрээ ороод энэ арийнх нь одоо аруулны шүүсийн жишээлбэл калорийг өөрчилъя гэх юм бол аруулны шүүс дээрээ дарж агаад энэ цэвэр жингийн өөрчлөхөөр арийнхын шимт бодис илчлэхэн дагаад өөрчлөгддөг байгаа шүү. За хоёр дахь нь болохоор өдрийн оруулж байгаа хоолны цэснээсээ өөрчилж болно. Хоолны цэс рүүгээ орлоо. Одоо жишээлбэл энэ хүүхдийн бодооны сүншүүл 139-21 ккал гэж байгааз энэ дээрээ дарлаа, технологийн картан дээр дарлаа. Энд байгаа цэвэр жинг өөрчлөн би жишээлбэл 100 болгочихъя за. За ингээд 100 болгоод өөрчлөөд энтер дарангууд ард байгаа энэ шимт битээжлүүд маань дагаад шууд өөрчлөгдөд явчихна. За ингээд технологийн картаа засварлах тим гээд дарчингууд яах нь вэ? Технологийн карт одоо засварлагдлаа гэдэг энд байгаа килкалори хэмжээ бол багасаад явчихна. За би энийг одоо сая засварласан хэмжээ нь эргүүлээд 120 болгочихъя цэвэр жинг нь. За ингээд бол технологийнхоо картыг засварлаад явчих боломжтой жингээр нь засварладаг шүү. Хоёрдугаар болохоор яах вэ гэхээр хоолны мөнгөн дүнг оруулъя гэдэг ааш тоогооч нар маань тий. За тэгэхээр мөнгөн дүнг бол яг энэ дандаа таад маань засварлах гэх юм бол экис хоол үйлдвэрлэл дотроо бэлэн бүтээгдэхүүн технологийн карт түүхий эд гэсэн эдгээр гурван юм дээр болохоор засвар оруулах боломжтой. Одоо энэ түүхий эд дээр нь дараад мөнгөн дүнгийн засаж болно. За мөнгөн дүн оруулаагүй байгаа учраас мөнгөн дүнгээ түүхий эд болгон дээр оруулж өгдөг байхгүй юу? За нэгдүгээр гурил гэх юм бол энийг засварлая. Ингээд дараад орлоо. Одоо энэ дээр нэгдүгээр гурилыгаа хэдэн төгрөг гэж авч үзээд байгаа юм бэ гэдгийг нь мөнгөн дүнгээ оруулаад 1000 төгрөг гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд нэгжийнхаа дүнг оруулангууд тоогооч ямар ч хоол сонгосон бай нэгжийн дүнгээрээ төлбөр нь тооцогдоод өдрийн нийт төлбөр хоол эцэс дээр бол гарч ирдэг байгаа шүү.